Оройн дөрөв эзэгчтэй ардын парламент нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн нэвтрүүлэгт Монголын үндэсний хөгжлийн холбооны тэргүүлэгчид оролцож байна. Би одоо нэвтрүүлэг зориулж байгаа зочдыг та бүхэндээ танилцуулъя. За Монголын үндэсний хөгжлийн холбооны тэргүүн соёлын гавь үзэлтгэлтэн доктор Нямдорж, за дэд тэргүүн доктор Данзан, за мөн одоо тэргүүлэгч шүүн улсын зан Мегмар, за тэргүүлэгч шүүн ардын багш Гавьяат Тамирчин, улсын харцаг Сэрэтэр, за мөн одоо тэргүүлэгч шүүн Гавьяат тасгалжуулагч улсын начин доктор Пүрүү очнороод оролцож байна. Та бүхэнд оройн дүргье. За тэгэхээр Монголын үндэсний хөгжлийн холбоотой одоо олон янзын мэдээллүүд гадуур явсаар байна. Ээлж дараалан одоо мэдээллүүдийг хийсээр байна. Тэгэхээр би өнөөдөр бас яг албаны хүмүүсээс тодорхой тайлбарыг авч үзэгчтэй бүхий хоргоодуудаа хүргье гэж ингэж бодсон юм аа. За тэгэхээр одоо юмыг их ойлгомжтой зэгцтэй явах үүднээс хамгийн эхлээд за Монголын үндэсний хөгжлийн холбооны одоо бүт зохион байгуулалт юу ямар хуу хэлбэрээр явагддаг юм бэ? Энэ одоо хизээ анх яаж ямар зарчмаар байгуулагдсан юм бэ гэдгийг бас үзэгчтэй хүргье гэж бодож байна. Тэргүүнээс эхлэе. За Монголын үндэсний хөгжлийн холбоо бол удирдлагын хатуу тогтсон тогтолцоотой. За эрх барих хамгийн дээд байгууллага нь бол 200 төлөөлөгч оролцдог их хийж хурал байна. За энэ их гэдэг хурал бол 4 жилд нэг удаа хуралдана. За их өөрөнд 4 асуудал хэлцдэг бас тогтсон дүрмтэй. Нэгдүгээрт нь бол 4 жилийн ажлын тайлан, хоёрдугаарт нь бол 4 жилд бий болсон санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн. За гуравдугаарт нь бол дөрмөнд өөрчлөлт оруулна. Дөрмөнд өөрчлөлт оруулахаар бол өөрчлөлт оруулна, оруулахааргүй бол дөрм цаашаа тэгээ явна. За дөрөвдүгээр хүнцэн асуудал нь зохион байгуулалт байна. Зохион байгуулалтын асуудал нь бол нэгдүгээр 67 хүний бүрэлдэхүүнтэй зэцтийн зөвлөгөж байгууллагыг байгуулна. Энэ нь бол тэр их хийг хуралдах хооронд Монголын үндэсний хөгжлийн холбооны эрх барих байгууллага. За тэгээд тэрнтэй нэгэн зэрэгцүүлээ тэргүүнийг сонгож байгаа. Тэргүүн бол их хиээс сонгогдно. За тэгээд одоо бусад одоо үйл ажиллагаа өдөр тутам удирддаг тэргүүлэгчд гэж бай. Тэр нь бол 67 хүний бүрэлдэхүүнтэй зэцтийн зөвлөөсөө сонгогдож ингэж ажиллаж байгаа байгууллага. За энэ дүрм бол 1990 оны 12 сарын 4-нд анх батлагдсан. Ингээ 26 жилийн түүхтэй ийм одоо удирдлагын тогтолцоотой ийм байгууллага байна. Анх одоо их хийг хуралдуулаад эдгээр хүмүүсийг одоо сонгоход хичнээн хүн оролцсон. Ямар одоо төлөөллүүдээс нь хэрвээ дурдаад ярих юм бол одоо нөгөө талгаараа дээрээд байгаа хүмүүсээс чинь байсан уу? За энэ анх 1990 оны 4 сард бөхчүүд, аймаг цэргийн цолтой бөхчүүд, бүх судлаачид, за тэгэл одоо гарын даанар засуулчууд ер нь ийм нэг хүний бүрэлдэхүүнтэй 350 гаруй хүн барилгачдын улаан болонд анх хуралдаж. За Бадар Шарцаг одоо портфолийг хөтөлж би хурлыг нээж хөтлсөн тэгэхэд тэгээд Нямдоржийг анх одоо тэр хурлаар танилцуулж одоо их сургуулийн багш ийм хүн гэж одоо энэ танилцуулсны дараа өөрийнхөө бас өөрийнхөө хөтөлбөрийг танилцуулаад ингэж эхэлж илээ. Тэгээд тэрнээс хойш одоо олон жил боллоо, 26 жилийн дотор их юм хийглээ. Одоо 50 шин зүйл хийглээ. За тэгээд одоо ер нь одоо бүхий өргөтэй бол хүн одоо ард түмний нүдэнд харагдах юм бол бүхий өргөө байж тийм ээ. Харагдахгүй зөндөө их юм байна. За тэр үчин бөхчүүд ер нь их цөөхөн барилдаг байлаа. Нэг гадаадаас төлөөлөгч ирлэгч нь 64 мөх болох гол тэгэл алдар хүч хоёроос цэргүүд авчрал бакал гуталтаа цэргийн малгатад бөхчүүдийг нэгийн даваанд цолтой бөхчүүдийн аманд гарч ингэж 64 мөх гүцээд байсан. Тэгвэл өнөөдөр одоо 512 бөхөд зүгээр одоо ухаандаа цагаан сараар 512 бөх барилдвал ихтэл багтахааргүй юм олон мөхтэй боллоо шүү. Тэгэхээр бүх маань их хөгжиж байна. За тэгэхээр одоо эндээс цаашаа одоо асуудлын учрууд хайлагдах байх гэж бодож байгаа. Тэгвэл анх бол одоо ингэж сонгогдож ингэж байгуулсан түүхтэй бүх зохион байгуулалтын бол сая тэргүй байлаа. За их хий бол 4 жилд нэг удаа хуралдах хэрэгтэй гэж байна. 2002 оноос хойш яагаад хуралдаагүй юм бэ гэдэг нэг юм асуулт. За энэ бол энэ асуудлын одоо гол нь байгаамаа. 2002 оноос хойш хуралдаагүй ч бас их тодорхой шалтгаантай. За 1900 сая Мегмар зааны ярьж байгаа тэр 1990 оны 4 сарын 14-ний өдөр бол зохион байгуулах хурал гэж хэлж байгаа. Тэрнээс тэргүүлэгчд гэж хүмүүс сонгогдоод тэгээ ажиллаад оныхан 12 сарын 4-нд жинхэнэ их хуулаад дөрөв номоо баталсан. За тэгээ тэр анх дугаар их. Тэрний дараа 2004 онд хуралдсан шүү дээ. 4 онд хуралдсан 1994 онд хуралдсан. За тэгэхэд бид нар бол Монгол өхөө өргөөгдөг барилгыг үүсгэсэн явсан. За тэгээд дараа нь 98 онд хуралдахад Монгол өхөө өргөөг яг одоо 11 сарын 26-нд ашиглалтанд өгсөн 28 өдөр хуралдсан. За ингээд бол Монголын үндэсний холбоо бол үндсэндээ өмчтэй болсон. За тэрний дараагийн хурал нь бол 2002 он. За тэгээд 2002 он болоход бол тэр өнчин дээр бол тодорхой хүмүүс ажиллах сонирхол төрсөн байсан юм байна. Тэгээд тэр хуралдаараас бол одоо маргаа эхэлж байгаа юм.
Тэгээ 2006 онд бол тэр маргаан хийс улсууд хуралдуулаагүй. 2010 онд үед хуралдсан. Тэр маргаан хийж байгаа бүхэл өргөө сонирхож байгаа улсууд дахиад шүүхээр хүчингү болгосон. 2014 онд дараагийн гэрхийг хуралдуулах гэтэл одоо эдний яриад байгаа тэр 2014 оны 6 сарын 14 гэдэг өдөр 2024-ний өдөр энэ зэцтийн зөвлөл гэдэг хүмүүсийг албан хүчээр хуралдуулаад ээлжид бус хийх гэдэг ийм зүйлийг гаргуулад тэгээд Монголын үндэсний хөх холбоог өөрөө хурлах хийх нь зогсоолгочихж байгаа шүүхээр. Ингээл яваад байдیں۔ За тэгээ энийг бол манайх одоо ингээд тайлбарлаад ярих байхаа гэж бодож байна. Яагаад ийм болоод байгаа юм бэ гэж. За Данзан дэд тэргуунд хоноош явж байна. 2002 оны хурлын тухай. Тийм 2002 оны хурлал одоо энэ юмны их усрыг тавьсан орол шүү дээ. 90 нь бол сая тэргуун хэлж байна. 98 онд 3 дугаар их хурлдуулахад бүхэн өргөний нээлтийн ёслолтой холбогдуулаад хөдөөний бөхчүүдийг урьдсан, бөхчүүд бүгд сугалсан. Тэр Монголын бүхэн түүхэнд болж байгаа хамгийн том баяр ёслолын өдөр л дээ. Яг ингээд хүмүүс суглаад ирсэн учраас хурлаа хийчих гэж. Угаасаа манайх бол 12 сард л хурлаа хийдэг уламжлалтай байсан. Тэгээ хурлаа хийх үеэс бол энэ хурлыг хойшлуулъя гэдэг санал гараад ирсэн. Энэ санаа юу гэвэл бүхэн өргөөг авах санаа бол манай хүмүүсийн дотор үүссэн байсан. За. Юм байна лээ сүүлд мэдэрч байгаа. За тэгээ энэ байдал бол 2002 оны хурлаар тодорхой гарсан. Тэр хурлыг бол маш тодорхой зохион байгуулсан манай сөрөг хүчний цөөн нөхдүүд. Бид бол зүгээр л хурлаа хийгээл явсан. 3 өдөр 4 шөнийн хурл болсон. Уг нь нэг өдөр хурлаад л одоо болчихдгол ийм л хурл шүү дээ. Тэр энэ өмчнөөс болж ийм асуудал болсон. За тэгээд яг хэвээр хамгийн харамсалтай нь хилцэх асуудлуудаа хилцээ дөрмийн батлаа цэцгийн зөвлөө сонгоод одоо ганцхан нөгөө тэргүүнийг сонгох ажил болж байгаа. Хоёр хүн дэвшээд санал хураасан, саналын дүн гарсан. Одоо энэ саналын хуудас энд байна л да. За. Нямдурж гэдэг хүн дээр 172 хүн санал хураасан, оролцсон. Нямдуржид бол 90 хүн, өрсөлдөгч Сүхбаатарт бол 82 хүн санал өгсөн. Энэ суудсан уданд ингээ байж байна. Энэ дээр тоолгон хөмсийн дараагаар ажилласан гам болдын гар өсөв бүгд дээр нь байна. Бүгд гам болд гар өсөв өрсөн. Одоо хүртэл санал хадгалагдсан юм шүү дээ, тийм. Энэ байлгүй хаа тийм. Тэгээд тоолгон хөмсийн тогтоол гэж юм гараад тэр тогтоолыг хурлын тэргүүлэгч уншаад тэгээд одоо гишүүд батлаад төлөөлөгч батлаад ингээд хурал тарах байсан. Тэгэхээр тоолгон хөмсийн тэргүүл манай Мегмар зан тэргүүлэгч бас тоолгон хөмсийн гишүүн байсан. Яг гар үсгээ зураад дууссан тоолгон хөмсийн тогтоолыг аваад гамбалгаараа цогтоод явсан. За Баян мөнгө авраг бол энэ үхээрүүдээс амьдаас алхааргүй нөгөө ширээ шагаа босоод ирсэн. Ингээд хүмүүсийг уриалаад бөхчүүдийг аваад гараад явсан. 3 шин 4 өдөр хуралдсан хүмүүс бол тэгээд гарсалтаа нэг хэсэг нь ихэнх суугаад үлдсэн. Тэгээд бол одоо бид бол шүүхэд хандж байгаа юм. Хандахдаа энэ үндсэн баримтаа гаргаж гэж байгаа. Тэгэхээр шүүх бол тогтоол байхгүй учраас сонгуул хийснийг нотолж болохгүй байна л гэж байгаа. Тогтоол байхгүй. Бид нар гомдолдоо бичиж байгаа нь тогтоолыг гамбалд аваад цогтсон шүү. Энэ баримтанд байна шүү гэж. Тэгэхээр тэр үед бол бид нар шүүхээр одоо заргалдах тийм практик муу байсан байл. За манай Гамболд Баян-Мөнгөй Сүхбаатарт нар бол ерөөс 90 оноос эхлээл ямар зүйлийг яаж ашиглаж болох вэ чөлөөт нийгэмд гэдгээр бол ажиллаад эхэлсэн. Бид нар бол Монгол бүхийг өв соёлыг авч үлдэх ажиллаад эхэлсэн. Тэгэхээр одоо энэ спортын барилга байгууламжуудыг ховдоо авах тэрнтэй холбогдсон их шүүх хурлуудад их оролцоод мэрэгжсэн байна. Тэгэхээр одоо хэрэг бид нар энийг судалж байна. Хэрэг одоо энэ хэргийг дахин сэргээж болдог бол энэ нотлогдох хэрэг байхгүй. Жишээлбэл шүүхэд бол энэ бол их юм байна шүү дээ. Одоо энэ жишээлбэл энэ дээр 9900 хэд ийм тамгадаа тоо тавиад Монголын үндэсний холбоо тамгаан дартсан байна. Энэ дээр гам бол гарын үсгэн зурцсан байна. Тэгэхээр энэ хуурамч энэ баримтыг хуурамчаар хийж өгөө юу гэдэг чинь ингээд криминалистик шинжилгээгээр тогтоогч байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ одоо 82 нэн ба шүү дээ. Одоо ийм үзэл. Тэгээд энэ тоолгын комиссийн чинь гам болд өөрөө даргалаад ингээд тоолоод Мегмар зан тэр оролцоод 90 байна 82 байна гэд нямд орж ялангуут энэ Сүхбаатар гэдэг нөхрийг өөрснөө дэвшүүлсэн. Энэ хүний ялагдаад нөгөө сонирхол яахгүй болохоор ширээ шаагаад хараал хэлээд ингээд хурал тараацсан. Тэгэхээр бид тэр үед бол гинэн байсан байна. Зөвхөн өнөөдөр энийг бид нар дахиж тавиад энийг бүгдийн шинжилгээнд өгөөд дээр нь одоо тийм 180 одоо тэнд бичлэг байдیں۔ 180 саналын хуудас тарааснаас 172 төлөөлөх саналаа өгсөн байна. Гамболд өөрийн хэлж байгаа тийм зүйл бид тухайд шүүхэд гаргаж өгч л байгаа юм л та. Тэгтэл одоо тэр 172 хүнээс 10-20 хүн нас орсон гэж бодоход 150 гаруй хүн амьд байгаа. Тэгээд тэднээс бүгдээс нь байцаалт авахд бол тэнд нямд орж сонгогчоо гэдэг нь тодорхой байхгүй юу? Тэгэхээр ийм юм болчихж байгаа. Тэгэхээр шүүхэд гаргаад одоо тэр 403 дугаар тогтоол гэж нэг юм яриад байгаа. Тэрийг гаргуулсан хуурамч. Өөрөөр хэлбэл ингэж хуурамч эхлэж шүүхийг хуурч мэхлээд
тэр тогтоолго гаргуулсан байхгүй юу. За ер нь бол эднэрийн одоо хийгээд байгаа энэ ажиллагаа тэр олон төмнийгч тэр шүүхийгч тэр бөхчүүдийгч тэр ингээд хэлж яриад байгаа нь бол бүгд хуурч мэхэлсэн үйл ажиллагаан дээр үндэслэгдсэн учраас бид бүхэн холбоог эднэрт өгөхгүй. Одоо хийж байгаа хурлан дахиад хуурч мэхэлсэн ажиллагаан дээр үндэслэгдэж байгаа энэ тухай манайхад ингээд тайлбарлах байхаа гэж байна. Инхээр энэ анхны юм ингээд өөрөө бодлаа юм байхгүй. Анхны 403 дугаар тогтоол өөрөө хуурч мэхлээд гаргуулчих байгаа байхгүй шүүхийг. Ийм аргатай юм байлаа. Тэгээд одоогоос 14 жилийн өмнөх шүүх өөрөө ямар байсан. Энэ дээр бид нар тодорхой шүүгчигч одоо яаж ажилласныг бас мэддэг л байхгүй дээ. Хүн одоо нас барцсан байна. Энэ маргаа явсараад шүүхээр шийдэгдээд шүүхийн шийдвэргүй үүсгэл дээр явж очиод зэстийн зөвлөлийг хуралдуул гэдэг ийм зүйл бий болоод зэстийн зөвлөл нь хуралдаад эхийг энэ сарын 10-ны өдөр хуралдуулах шийдвэр гаргалаа гэдэг юмыг нөгөө талын хүмүүс яриад байгаа шүү дээ. Энэ дээр ямар тайлбар өгөх вэ? За би дахиад яриа да. За илүү арих үзэл. За ингээд бид нар энэ 2006 онд оролдуулах гэхээр нөгөө 403 дугаар тогтоолоо одоо сая гаргуулсан миний хэлээд байгаа 403 дугаар тогтоолоо шүү дээ. Би шүүхийг гүтгэж байгаа юм байхгүй. Шүүхтэн дээр бид нар нотлогоортой муу ажилт юм уу шүүхтэй ажиллаж чадаагүй. Тэд нар ажилласан. Тэгтэл цаана нь бол бодит баримт байж байгаа. Энийг хууль зүйн пакт гэдэг байхгүй. Энэ пактаар тогтоочих юмыг тогтоолгож чадаагүй тэд нар авсгаад ажиллаад гаргуулсан ба шүү дээ. Тэгэхээр бид нар бол ийм бодит юм байж байгаа учраас өөрснөө юу гэж дахиад тэргүүн хуралдуулах гэж хурал хийх үү? Тэгэхээр дээд шүүхээс гаргахад шийдвэр гүйцэтгэлийн газар шахаж байгаа хий гэж. Тэгээ бид нар хийх гээд эдгээр өөрснөө хийл гэдэг байхгүй. Ягаад гэвэл өөрснөө хийвэл өөрийнхөө хүнийг тавина. Бид нар хийвэл дахиад хуралдуулвал эн чинь бүгдийг ойлгож олсоо дахиад намайг ч юм уу сонгочих учраас хийх гээд саатуулаад байдیں۔ Тэгж жаад шийдвэр гүйцэтгэлийн газар хийх болцсон байд. За тэгээ шийдвэр гүйцэтгэлийн газараар бол нэг удаа тэрнээс өмнө гайхамшигтай ажлууд их хийн штэ ард түмэнд ойлголтохын тулд нэг өдөр одоо ухаанда бид нар онц хий гэдэг юм хуралдуулсан. Бүхэн өргөний бүхэн олооны тэргүүн эренцэнд орж гэдэг хүнээр тавьсан гэдэг ирээд тамгаа өгөхгүй гэсэн шууд өрөө хинхүүлээл сэфхийн ухуулаад одоо өрөө онгойлгодог хүн атар нэг хамаг тамаг тэмдэг болоод явчихдаг болсон шүү дээ. Тэр нь эрхээч биш одоо дэндүү дээр минь шинжтэй юм учраас шүүх хүчинг болгож байгаа. Тэгжэл тэрний дараа манай хурлыг зогсоолгох гэж байгаа. Өөрөө шийдвэр гүйцэтгэлийн журмаар хуралдуулаад Жимд Дүндэн гэдэг хүнийг авцраад бас тэргүүнгээл авээд ирж байгаа. Тэгэл дахиад нөгөө ажиллагаагаа хийгээл нохойтой дайраал дөрвөн нохойтой ингээл газдаг дайраал 40 гаруй хүнтэй ингээл дайрдаг юм бол шүү дээ. Одоо бол тэрнтэй харьцуулахад энэ гам бол Сүхбаат энэ Баян-Мөнхой Долом сүрэн дөрөв бол маш хөгжсөн байгаа юм. Одоо тэгж одоо юмыг дайраад авдаг бас болдгоо байна гэдэг ойлгочоод одоо өөр тийм эрх зүйн хүрээнд юм хийж эхэлж байхгүй. За тэгтэл тэр нь бол илт хууль зөрчсөн ийм үйлдэл хийж байгаа. За тэр ямар үйлдэл хийж нөхөр жишээлбэл сая манай 10 оны бидний өөрийн хуралдуулсан ихийг шүүхээр явж хүчинг болгуулчаад тэгээ сая 14 он дараагийн их ян зарлах гэж бид нар ч төлөөлөг сонгох журмаа баталж байгаа байжсэн хүмүүс шүү дээ. Тэгэнгүүт шүүхийн шийдвэр үйлдвэрлэх газраас одоо 403 дугаар тогтоолыг албадан хэрэгжүүлэх ийм одоо хурлын хуралдуулна гэж зэцтийн зөвлөлийнхэн зарладаг юм байна. За тэр анх туяа байгальмаа гэж шийдвэр гүйцэтгэгч нь хийд юм байна. Тэд надтай уулзлаа. За ингээд одоо хизээ болох юм би гарын үсэг зурлаа. Хуралд одоо хурал болох тухай юун дээр гарын үсэг зурлаа. Очио. За хизээ хуралдах уу? Тэдэн сарын 24-ний өдрийн 10 цагт хуралдана. 20 минутын дотор л хүлээгээл ирэхгүй бол тэгээд хуралдахгүй гэдэг ийм хэлэхгүй. Тэгээ бид нар очлоо. Тэгээ очихоор бол хүлээлээ 20 минут 2 цаг хүлээлээ цугулдгаа. За тэгэл Сүхбаат дээрээс довт Баян-Мөнхой эднэр ингээл гадуур яриад ингээл хүн дуудаал ингээл ингэсээр байгаа л тэгээд хэдэн цагт болсон мэдээ бид явсан. Тэгээд цугулж байгаа болсон зэцтийн зөвлөлийн гишүүн биш ч алуулсуу цугулж байхгүй. Тэгэхээр энэ юу биш байна болохгүй байна гэд бид явсан. Тэгтэл гинт зэцтийн зөвлөл одоо болцсон. Ийм шийдвэр гарсан. Ийм хүн яасан гэд ингээд 42 хүн цуглаад 3-2 болсон гэсэн юм гинт гараад ирсэн нэг олсооч. Тэгээд ингээд үзэхээр бол тэр дотор нь бол жишээлбэл зэцтийн зөвлөлийн гишүүн биш 5 хүний одоо ирсэн гарын үсэг байж байхгүй. За. Энэ яаж байгаа юм бэ гэсэн чи бид нар итгэмжлэлээр оруулж байгаа маа гэж. Өөрөөр хэлбэл би нэг хурлын төлөөлөгч болцсон байтал одоо хурл хуралдахад миний оронд энийг оролцуулаа би итгэмжилж байна гэдэг ингээд аймгийн бүх олоодын дарга нараас тийм бичиг аваад шал өөр хүн явуулсан байна. Тэгэхээр энийг зүгээр эрүүл ухаанаар бодоотохоор бол тэгж болмооргүй байх. Жишээлбэл өөр юм дээр жишээ авахад одоо ардны нам ардчилсан нам хуралдаж байна л. Энэ одоо үндэсний зөвлөлг нөө тэр нэг баг хуралч гэнэ нэг юм хуралдан. Жишээлбэл одоо нэг нь миний оронд энийг оруулаа гэж шал өөр худамжны хүн ч юм уу өөр нэг таньдаг хүнээ явуулчих гэдэг нь шүү дээ. Ардын намч гэх нь.
Ингэж үзэх юм бол манай нэг 5 хүн оруулчихж байгаа чинь локер наваад үзэх юм бол тэр 67 хүний оронд огт мэдэхгүй 67 хүн явуулчих болох нь шүү дээ. Би орондоо одоо чамааг явуулаад данзаа орондоо оператор явуулаад тэгээ нөгөөх нь одоо ямар ч өмнөх туршлага байхгүй ойлголт мэдлгүй юм бол зэрэг хуралдах нь шүү дээ. Ийм учраас бид нар шүүхэд ийм юм хийчихжээ нөхдөө ингэж болохгүй. Энийг одоо зүй ёс орн болгож өгөөг шүүхт хандж байгаа. Шүүхт хандж байхгүй эхлээд. Тэгэхээр шүүгч нөгөөх чинь 42 хүний гарын үсгтэй юм байна гэдгээр нь энэ бол эрдэнэ хүүцсэн байна гэд нэгдүгээр шатнд тэгээ гаргацгаар бид нар хоёрдугаар шатнд найдчил байлаа л дахиад одоо эн чинь тэр итгэмжил гэдэг нь арай гүйэлгүүд хоёрдугаар шатнд батлаад гуравдугаар шатнд баталчих чадахгүй юу. Тэгээд нь бол одоо манай залуучин шүүхт яваад байсан. Тэгээ гуравд би орлоо л доо. Гэхдээ эн чинь одоо эрхээ биш чинь цэцтийн зөвлөлийн гишүүдийнхээ дийлэн колонкийн бүрэлдэхүүнтэй уралдаж шийдвэр гаргана гэдэг дүрмд байна. Гишүүдийнхээ гэдэг үг. Энэ монгол хэлэнд бол өөр тамаа туссан үг. Гишүүнээс өөр хүн орж болохгүй гэсэн үг. Энэ бол хүнд ч ойлгомжтой. За энийг дээд шүүхтээр тайлбарлахад ойлгох байлгүй гэд очоод тайлбарласан дээд шүүх ойлгоогүй. Тэгээд жил гаргадаг юм билээ л дээ. Тэгээд тэр итгэмжлэлээр ингээд тэр хурлыг хүчингүй болгочих юм байна гэдээ хараад байхгүй юу. Тэгтэл дээд шүүх ингээд баг компани хуулиас ч юм уу татчихад болж байна хүчинтэйгээ гаргачихлаа. За тэгээ гардсан байна. Тэгэхээр бид нар яг өнөөдөр бол энэ болохгүй гэж бодож байгаа. Монгол улсад ийм үйлдэл байж болохгүй. Нэг одоо их хурлаас сонгогдсон зэцтийн зөвлөлийн гишүүн өөрийн хооронд Улаанбаатарт байж байгаа хүн оруулцдаг байх юм бол энэ төрлийн бус байгууллагууд бүгд одоо утгаа алдсан шүү дээ. Энэ тэргүүлэгч гэж хүний оронд одоо жишээлбэл тэргүүлэгчтэй уралд Мегмар зан хүүгээ юм уу итгэмжил хүчээ оруулцдаг л болох нь шүү дээ. Тэгэхээр одоо өнөөдөр хүртэл бид нар энэ итгэмжил хүн оруулах нь бол буруу гэдэгт бол одоо ч итгэлтэй байгаа. За ийм л юм. За ингээд бол тэглэж гисэн бид шүүхийг хүчрэхгүй тэнд гарч байгаа шийдвэрийг бол харахаас арга байхгүй. Тэгээд хурл өнгөрсний дараа бол дахиад шинэ нөхцөл байдал илэрхгүй юу. Тэгэхээр өнөөдөр нөхдүүд бол ингээд байна шүү дээ. 3 шатны шүүхээр бидний хурлыг бол зөв гэж үзсэн юм а. Тэгэхээр эднэр бол энэнтэйгээ зурлалдад өгөхгүй байгаамаа гэж энээс цааших юм а ярихгүй гэж. За тийм ийм л юм яриад байгаа. Тэгээ ард түмний хоором эхлээд байна шүү. Тэгтэл энээс цааш юу болсон гэд энээс цааш хамгийн гол юм нь болж байхгүй. Энээс цааш нөгөө итгэмжлэлээр орсон 5 хүнээс чинь гадна дахиад 6 хүний гарын үсгийг хуурамчаар зураад эрдэнэд оруулсан байна. Хуурамч хүмүүс нь өөрөө ирээд би энэ хуралд ч оролцоог. Энэ миний гарын үсэг биш. Нөгөө 6 бүр тэгээд нотолж байгаа. Тий одоо тэгэхээр чи нөгөө шүүхэд өгч байгаа нөгөө анхны нөгөө 42 хүний эрдэнэтэй бичих чи хуурамч хүчиг баримтайс ба шүү дээ. 30 гэд нь үнэн бай 6 хүн худлаа байхгүй. Ингээр чин эрхэж биш одоо худлаа одоо энэ дээрээ өмнөөс би дахиад худлаа юм бичээд шүүхэд өгөө чамаа гэнт хэрэг рүү явуулчих чи шүүхээс хууль бас хамгаалж шүү дээ. Тэгэхээр энийг чи яаж хамгаалт юм бэ гэхээр эрүүг хуулийн 153 1 гэдэгт хуурамч бичиг баримт үлдэж шүүхийг хуурлдах гэдэг зүйл анги байт юм байна. Тэгээд тэргээр эрүүгийн хэрэг үүсгээ шалгаж байгаа байхгүй юу? Одоо шалгаж байгаа байхгүй юу? Тэгээд тэр эрүүгийн хэрэг үүсээ шалгахаар чи яах вэ гэхээр тухайн эрүүгийн хэрэг шийдэгдэх хүртэл харна үсттэй одоо бодно үсттэй хин дээрч үсттэй одоо нэг хүүхд ажил хийж яхад нь энэ ажлаа дуустал харыг нь үсттэй тийм үү? Тэрийн шиг ингээд шүүхээс бол энэ ажиллагааг энэ одоо хуурамч бичиг баримт үлдсэн ажиллагааг цагдаагаар мөрдөн байцаалт хийгээд шүүхээр энэ асуудлыг эцсийн шатанд нь шийдвэрлэх хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг төдөлзүүлж хариу ирүүл гэсэн бичгийг шийдвэр гүйцэтгэлд өгчөж байгаа. Цагдаагаас. Тэгэхээр шийдвэр гүйцэтгэлийн одоо тэр байгууллага хуралдаад нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага хуралдаад тогтоол гаргаад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоол өгч байгаа. Тэг ингээд зогссон байхгүй юу? Тэг ингээд зогссон байхад нь одоо дундуур нь энэ нөхдүүд хуралдуулах гэж байна да. Тэгэхээр энэ нөхдүүдийн хурлан юундаар тулгуурлаж хурлаж байгаа юм бэ гэхээр нөгөө хуурамч бүрдүүлсэн 42 хүний эрц гүйцээд комисс байгуулсан байна шүү дээ. Одоо Хүрлбаатарыг ч даргаар нь тавиагүй, Хөдөрбаатар гэдэг нөхрийг даргаар нь тавиад энэ Сүхбаат Баян Мөнхөд Уламжлалт Гамбалд оролцоод нэг юм комисс байгуулахгүй юу? Тэгтэл тэр комиссыг байгуулсан нөгөө хурлан гинт хэргийн шинжтэй хууль бус болчиход байгаа. Тэр комисс нь бид нар төлөөлөх бүрэн эрхтэй юу ч хийж болно гэд ингээ яриад байгаа бол эрүүл хүний санаанд багтмааргүй худал хуурмаг. Тэгээ энэ дотор нь улсын их хурлын гишүүн хүн явж байгаа. Сүхбаат зүгээр барилдаад допинг хэрэглээд хүний гар хөл хөшөө явж байгаа бол нэг өөр хэрэг. Өнөөдөр улсын их хурлын гишүүн хүн төрийн бодлого барилцж байна. Төрийн бодлого барилцахаас гадна хууль тогтоож хуулийг хянан сахиулдаг байгууллагад Төв аймгийн тал хагасны этгээд оруулсан байхад ийм яриа явж байгаа нь ба штэ. Энэ зүгээр нэг бүхий холбоо тэр хэдийн бидний хоорондын асуудал шин Монгол улсын
төрийн нэр хүнтэй холбоотой асуудал болчихж байгаа юм. Тэгэхээр энэ асуудлыг бол бид нар энэ бол хурал хийсэн чинь хүчингүй дээр одоо оролцох гэж байгаа хүмүүс бол ойлгох хэрэгтэй. Огт хүчин байхгүй. Тав тодорхой. Хоёрдугаар энд их хурлын гишүүн ингэж явж байгаа нь бол төрийн нэр хүнтэй холбоотой учраас бид энэ асуудлыг улсын их хурлын дарга улсын их хурлын ёс зүйн байнгын оронд тавина гэж бодож байгаа. Тэгээ сая юу хурал хийж шүү дээ. Тэгсэн чинь ерөөсөө юу ч гэнэ одоо тэр дундаа л хууль зөрчсөн юм яриад байхгүй. Жишээлбэл тэгэхээр бол 10-нд бол их хий бол хуралдахгүй гэдэг нь бол тодорхой юм байна тийм үү энэгээр. Одоо хууль ёсоор хууль бус юм бол хуралдахгүй болвол хуулийн одоо энэ чинь худлаа яриад байж болохгүй цаас харуулж байна. Энэ одоо жишээлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төдгөлзүүлэх тухай тогтоол 16-12 сарын 05 гээд энэ шийдвэр тогтоол үйлдсэн дасгийн дарга өгөөд Баян зүрх дүүргийн ахлах гүйцэтгэгч Ангтбай гэдэг хүн ингээд зогсоодсон байна шүү дээ. Энэ дээр юу гэж яах вэ? Шийд юу энэ Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253-ийн 1 заасан гэмт хэргийг нэгдэх зүйл анги мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийн 15 дугаар зүйлийн 2-ын 4 заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрүүгийн хэргийг шалгаж дуусахгүй хугацаагаар төлөвлөсөн гэж байна. Ингээд зогсоодсон хуулийн байгууллагаас зогсоодсон байхад нөгөө хуурын чуурлаасаа байгуулагдсан бидэнд Монголын үндэсний өх холбоо болоод Монголын бүхийг яаж болно гэж бүрэн ирэх байна гэд ингээ ярьж байгаа уралцсан их хурлын гишүүн яах вэ? За наадуул нь бол хааштай тийм одоо овег улсууд учраас хамаалга юугаа ярина. Тэр дунд одоо зүгээр нэг барилддаг сухад биш болчиход байгаа байхгүй юу? Ийм байдлаар бол төрийн нэр хүндтэй холбоотой энийг бид нар хатуу тавина. За Сэрэт рүүгээ энэ дээр нэгдэж байна. Энэ байгууллагыг байгуулад бүхэн холбоо. Энийн чинь урд нь чөлөө төвх үндэсний бүхэн холбоо нэг байсан. За. Дарга нь Жамингой байж да, Бямбжив байж да, сүүлд нь Гүр архичаа болж да. За ингээд 90 онд эднэр маань ингээд бид нар дээр орж ирээд санал тавьж ирсэн ийм холбоо ингээд үндэсний бүхийнхэн холбоог ингээд тусад нь гаргаж энэ үндэснийхээ бүхийг авръя гэсэн ийм юугаар орж ирж ирсэн биднээс санал авч. Тэгээ бид нар бол энийг зөвшөөрсөн. Тэгээ хуралдсан хурал ахгүй. Тэр хурлаас эхлээд би суусан одоо хүртэл тэр хурлаас нь эхлээд би энэ зэцсийн зөвлөлд нь одоо ажиллаж эхэлсэн. Тэгэхээр энэ дээр бол одоо би яг одоо юм яриад зөндөөл юм ярмаар байна. Нэг хэдэн таймтын яриг. Энэ хоёр хүн чинь их сургуулийн багш байжгаад хоёулаа тэр ажлаа хаяад энийг ингээд яая юм Монголынхон бүхийг цааш нь дэлгэрүүлээ хөгжүүлээ. За тэгээд яг талигч болсон энэ хүний дүү даваан юм одоо мягмар энтер бүгдээр нийлээд хийсэн ийм ажиллаа. Ингээд ихийг эхлээ хуралдуулсан. Хуралдаад ингээд тавьсан үнэн. Ингэж ирчихэд энэ бодлоон дунд юу болсон? Эднийг идэж байна. Ууж байна. Энэ хоёрыг ингээд байна. За энэ бүхийн юуг их бодлуулж байна тэр. Ингээ яриад эхэлсэн. Гэхдээ ингээд хэрэлдээд эхэлсэн. Энд бол идсэн уус юм байхгүй. Харин Монгол бүх нүцгэн гэрийн буурин дээр зогсож яхад энэ хоёр гэрийг барьж өгөөд олон түмнийг ордог сэнгүүлдэг бөхчүүдийг гэрте оронтой болгож гисэн ийм л хоёр хүн гэж би бодож явдгийн. Тэгээд одоо энэ дээр нь яахлаар энэ дээр нь эргүүлж яваач яах вэ гэхээр төрийн өмч энэ хоёр идэж байна шамшигдж байна тэр баахан ярьсан. Тэгээд эн чин жил болгонд юу н аудит гэж шалгалт хийдэг. Сүүлийн үед нь бол тэр их олон маргаан дунд бол бараг 3 сард нэг удаа ирэх шахуу болж ирсэн. За энд нь яг тэргүүлэгч гишүүний хувьд эдгээр 3 сар болоод манайх ийм ажилчтай, тийм тооны ажилттай ичнэн төгрөгөөр залинжуулж байна. Эндээс ийм орлого орж байна, ийм зарлага гарч байна гэдэг нь бүрэн тайлгнж өгөөд бид нар гарын өсөг зураад ингээд хин хинний ямар юу цалинтай байх уу гэдгийг хүртэл баталж өгөөд энэ тэргүүлэгчд ингэж ажилласан. Одоо хүртэл тэгж ажиллаж байгаа. Тэгэхээр энд бол энэ барилгын төрөөс энэ барилгын юу вэ? Цахилгаан, дулаан, газрын төрөөс энэ бүгдийг нь бол тэр хугацаанд нь төлөөд одоо ямар төлөвлөг. Тэгээд хичнээн шалгасан амуудын газар эднийхээс нэг төгрөгний дутагдал, нэг төгрөгний илүүдэл цааш нь ийдсэн гэсэн байх. Тэгтэл чи эднийг хармаалаа, идлээ уулаа гэж. Ингэж ярьсаар бол би энэ дунд нь өөрөө явж байгаагийн хувьд бол энэ нэг бол би сайн мэдж байна. Идэлсэн ч юм миний нүдэн дээр харагдаагүй, авцсан ч юм харагдаагүй. За ингээд цааш нь энэ хурлын дунд намайг Баян зүрх дүүрхийн шүүхтэр эднэр хурлын маргаан дээр орсон. Ороод ингээд би ингээд сууж исэн чинь долон сөрөн начин намайг ингэхгүй юу? Чи миний дүүд 300 мянган төгрөг өгч начин болсон штэ. Гинтхэн миний уур хөр ивсэн. Та чинь 76 70 он шүү дээ. Гинтхэн уур хөр ивсэн.
Таныг авсан гэж байгаа. Намайг тэгэхгүй. Тэгэхээр эхлээд бол хэн юу вэ гэж ах нь байгаа юм. Банчигсран гэж ах нь байгаа юм. Дулуусран гуруулаа ирж та энэ даван таны байгуулгын хүн байна. Энэ манай дүүг авчихгүй юу гэд. Ингээ гуйж ирсэн. Би тэгэхээр аванч гэж хэлээгүй, хөөч гэж хэлээгүй. Гэтэл манай намын хороо манай дээрээс бас хэлж ирсэн. Алдар нийгэмлэг начинтай боллоо. Манай хүч нийгэмлэг начинтай болж болох уу гэд. Тэгэхэд дижитал сайд байсан. Тэгээд дижитал үртлэрээ дэрэгт нь би авдаг хүн аавна уу та нар юу яриад байгаа гэдэг ингэсэн чинь намын дарга ирээд ингэсэ авган гэдэг хорондоо байсан. Тэр хорондоо хурч ирэн нам ингэсэн. Чи хэнийг авах гэж байна гэж. За би харин хэнийг авдаг юм блэ гэж. Нэг хаях хүн авна да би энэ жил 5 давхыг бодно гэдэг гэсэн чинь. Чи нөхөр чи тэр юуныхан байгууллагынхан тэр хэлийн зэргийн тэр хүүхдийг авч. Би заавал авах ёстой мөнгө дурдаснаа гэсэн чинь чи намын гишүүн биш үдтэй гэж. Тэр үе чинь намын гишүүн гэдэг чинь айдаг л байлаа шүү. Тэгээд за ерэн ингээд дээрээс чингэж нахнуун чингэж байгаа юм байна. Энийг өгчий дөө. Авчий тэгээ би авсан аваад яг би барилдсан унсан. Тэгэхэд надад одоохон мөнгө төгрөг би авъя гэж хэлээгүй авчаад үгүй тэмдгийн шахалтаар аваад тэгээ унсан начин болгосон. Гэтэл тэрүүнийг чи 300 мянган цаас авчиж миний дүүг начин болгоо үчтэй гэж дуламсроо одоо ингэж хотлоо хэлж байгаа. Тэгэхдээ одоо өнөөдрийн энэ хуралдаар хар гэж тэрийг хэлж байгаа. Ер нь урд урдынх тэр дандаа хүчирдэн. Тэгээд би тэн дээр ягаад тэр шүбхийн хондор дотор би тавдан сурантай хэрэлцсэн эднэр сөмөрөө сууж ирсэн. Тэгсэн чинь тэр шүбхийн хүн намайг хойш навич хийчих. Төрийн байгууллага дотор хэрүүл гаргалаа гэв. Тэгвэл хийж болно. Би дулан сурантай хамт явна гэж хэлсэн чинь дулан суран юм хэлэхгүй байгаа ч. Тэгээ эднэр сарай дургүй та яв. Юу хөө бид нар энд очир болъё гэх. Тэгээ намайг гаргаж ийсэн. Гэхдээ хэмэд чинь ингэ худлаа хэлж байна. За тэгээд эднэр идсэн муусан ярих юм бол би зөндөө юм хэлмээр байна. Даанч тэр нь бол одоо би эднийхийг байгууллагаас хойш одоо хүртэл ингэ явж байгааг нь бодоход бол би энэ улсуудын тэгэхээр би энэ улсыг хийсэн нүгэл байсан байж болно. Тэгвэл байгуулсан гавьяа нь бол бүтээл нь бол их би төрч хараад энэ хоёр хүнд гавьяа төгөөд. Гурван хүнд гурвууланд нөхчсөн. Морхон болсон одоо даваасан богоо байж бас шударгаар явж исэн хүн. Тэр хүнд хүртлээ. Тэгээд одоо эднэрийн ингэж чинь одоохон тэрний талаар чи ярьсан. Эднэр л ингэж өмүүлж ижил тэр хүний зүрх сэтгэл өнөөдөр л юу настай хүн ингэж байгаа бас л хямрал даруулаад насвар болсон шүү дээ. Монголын үндэсний бүхэн холбоо гэдэг байгууллага одоо төрийн бус байгууллагын дүрмээр ажиллах хүрээнд ялангуяа спортын холбоодоос одоо ажиллаж байгаа 66 холбоодоос хамгийн сайн ажил явуулж байгаа байгууллага гэж би боддгийг. За. Яагаад гэвэл зэрэг энэ үндэсний спортын холбоодуудаас тодорхой хэлэх юм бол магнит нь ажилладаг юм аа. Бусад холбоодууд нь үлгэр жишээ авч ажиллаж эдийн зэрэгтэй үр дүнтэй ажиллаж байгаа спортын үндэсний холбоод. Тухайлбал одоо юу гэдгийг анх удаа генст бүртгүүлэх үйл ажиллагаа удирдах зохион байгуулсан, үр дүнтэй болсон. Дараа нь морин уяастын спортын холбоо бас генст бүртгүүлээ. Чагай бас бүртгүүлээ. Тэгээд энэ спортын холбоодын дотроос илүү сайн ажиллаж байгаа. Ялангуяа тэр санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг ил тод болгосон байгууллага анхлан эд санаашилсан юм байна. Одоо шилэн дансны хууч гэдэг нь шүү дээ. Эд чинь хамгийн түрүүнд хэдэн 10 жилийн өмнө үзэгшид сарын тайлан тэгээд бүх одоо орлого залгаа үзүүлдэг ил тод тэрэг үзэгчтэй үзүүлдэг өшөө тэр саашин соёрхон хүмүүстэй хэвлэл мэдээлэл байгууллагад өгдөг. Ингэж л одоо санхүүгийн талаас ямар ч бодлам маргаангүйгээр явуулж ирсэн ганц цорын ганц спортын холбоо. Тэгээд тэн дээр өшөө дээр нэмжлэхэд энэ харин анх одоо үндэсний бүхэн холбоо байгуулсан хүмүүсийг сайн хүмүүсийг болж авчаа гэж бодож байгаа. Тэр одоо дээд сургуульд эрдэм судалгааны ажиллааг хийсэн хуулийн мэдлэгтэй математик, физикийн шинжилгээ ухааныг оролддог ийм хүмүүсийг яаж одоо мегамар тэргүүтээ тэр
хүмүүс нь даваа нэм тэргүүтэй хүмүүс нь яаж ингэ санал тавьж нааш нь Монголын үндэсний холбоог өдөрдаашээ гэж санал тавьсан юм гэж гайхмаар. Ийм мундаг хүмүүс. Би яагаад энэ хоёрыг ер нь гайгүй юм гэж боддог гэхдээ зэрэг энэ хоёр шинжлэх ухаанч зохиолч бүтээлч оюун цар хүрээтэй зөв ухаалаг байдлаар хэлж чаддагт нь би бас дотороо баялж явдаг хүн нэг. Харин энэ ярилцлагад Оростой бас энэ хоёрын тухай бас нэг хоёрыг дуурахгүй болохгүй. Тэгээд дээр нь би бас 10 гаруй жил Самбарлын шишээгүн дасгалж ажилласан хүн. Тэгээ одоогийн манай энэ садлд юу гэдэг нь хуралдуулдаг гэдэг тэр талын хүмүүсийн үйл ажиллагаа тэр одон шавнар нь зарим дэмждэггүй маа. Одоо би шавын нартай болцсон байна. За. Ялангуяа тэр Дорн таймгаас бас мэдээлэл ирж байна л да. Ийм хурал болохны яах вэ? Юун хурал юм бэ багшаа гэл. Одоо шавын нар гэхдээ энэ чинь ийм л жашмын хурал болох нь ирж та нар хөрөнгө зардал хөрөнгө мөнгө тэгснээс өөр тэмцээнд наад зарлага гаргаад ирээ гэж би зөвлөж байгаа. Иймэрхүү юм болж байгаа. Энийг бас давхар гэлээ. Тэгэхээр хоёр товчхон дөрөвчнээс эритрийн хэлтгэл дээр нэмээд анх одоо даваа нэм зан энийг санаачлал биднээс дэмжиж тэгээ хэнийг тэргүүн болох уу гэж. Тэгээд энэ хоёр хүнийг биднээс 2 3 удаа очиж хөсөж гуйж урьжаач болгож илээ. Одоо харин баярлж байна. Хэцүү хүн болж авчаа гэж. Тэгээд одоо ер манай бөхчүүд дотор байна шүү дээ. Одоо аймгийн цолтогоос эхлээд улсын дархан аврах хүртлээр бөхчүүдийн төлөө юм хийсэн бүх хүн байдаг байхгүй юу? Энэ хоёр шиг. Өөрсөө юм хийгөөж хийж өгч байгаа биднээсийн төлөө юм хийж өгч байгаа хүний одоо ингээд гоочлоод гэж болохгүй. Одоо энэ ухаандаа нөгөө мэрэгжлийн бүхэн холбоо хаа байна? Хасуу барилдаа хаа байна? 16-нд олимпийн аврах төрүүлнэс олимп сургууль байгууллагаас хаа байна? Дандаа юм хийж чаддгүйгаа ард түмэнд харуулсан хүмүүс нийлж чад юм хийж чаддаг хүмүүс л дайраад байгаа юм шүү дээ. Энд л би харамсаад байгаа юм. Тийм учраас одоо бөхчүүд харны энэ хоёр гүнээ бас хайрлаж хамгаалж байх ёстой юм шүү гэдгийг би одоо. Гэхдээ нийт бөхчүүдэд хэлээгүй шүү 4 5 хүн байна. Тэр хэдэн хүн л зориулж хэлж байгаа шүү. За ойлголоо. Тэгэхээр надад бас нэлээд асуулт байна. Ерөнхийдөө бол гадуур одоо нөгөө талын хүмүүсийн нэг ярьж байгаа зүйл болохоор нэмд орж гэдэг хүн одоо бүхэн холбоог 26 жил удирдлаа. Одоо болоо штэ. Болжж болдгүй юм уу гэдэг нэг ийм юм яваад байгаа юм. Энэ дээр та яг ямар хариулт өгөх вэ? Би одоо яг санал нэг байгаа надад одоо болоо штэ одоо боллоо. Би яага болох гэж байгаа юм бол би яг бид 88 онд бүхэн хөдөлмөр гэж ийм статья бид нийлээд хоёр залуу хүн одоо эднээс хамаагүй залуу хүн байхдаа бичээд тэр үед байсан 4 хүн сонны нэгэнд гаргаад тэгээд одоо их хурлын орлог дарга нарийн бичгэн дээр готог байдлаар уулзаа явж ус улс улдалтай. Тэгэхэд бид тэрийн санаанд нэг Монгол бүхэн ийм байгаасаа гэж бодсон зүйл байсан ба шүү дээ 30-аад наснда. Тэрийг хийлээ. 50 шин зүйл бий болголоо Монгол бүхэн. Тэгээд одоо боллоо гэж ойлгож байгаа. Бас одоо бид тэр бас өшөө оюуны потенциал бөгөөд биеийн хүчин чадал байгаа учраас дахиад нэг юм хийх гэж байгаа. За. Тэгээ 2 жилийн өмнө болноо. Одоо боллоо энийг авахгүй байвал аваарай гэд би ярилцлаганд зарласан байхгүй юу. Тэгээд сая одоо тэрнийхээ баталгаажуулаад сая гаргасан мэдээллийн 5 дугаарт Монголын үндэсний бүхэн холбооны зэцтийн зөвлөлийг албан ёсоор, хууль ёсоор дөрмийн хүрээнд гарах гэж байгаа одоо 20 хоногийн дараа гарах гэж байгаа 17 оны эхний 2 улирал багтаа хуралдуулж улмаар одоо ихий хуралдуулна гэж. Өөрөөр хэлбэл 26 жил босгоод ирсэн бүхэн холбоог 6 сар хүлдний дараа өгөх гэж яхад эднэр дайраад байгаа нь одоо бол их ард түмэнд ойлгомжтой зүйл байхгүй. Тэгээд бид нар яг тэр номоор нь эднэр шиг зал хэрэглэхгүй зэцтийн зөвлө хуралдуулаад тэгээ өрсөлдөх хүмүүсийг өрсөлдүүлээд тэгээд хүлээлгээд өгнө. Тэгэхдээ энэ сүхбат гамбол дулам сүрэн энэ хэдийн дэвшүүлж байгаа хүнд бол өгөхгүй. Яг гэвэл эднэр өөрснөө хуурамч, худалж, хуурам эхлэгчд учраас бол дэвшүүлж байгаа хүн нь тийм л анзааны юм байх болов гэж ойлгож байна. Тийм учраас бид нар бол сайхан цэвэр өрсөлдүүлээд Монголын энэ сайхан эрдэм боловсролтой хүмүүсээс нэгийг тавиад тэгээ бидний хийж чадаагүй хийгээрэй гэж хэлэн. Гэхдээ бид нар практик явд Монгол бүхэн бүх асуудлыг шийдсэн гэж үзэж байгаа. Тэгэхээр намайг зуурдаа салахгүй байна энэ гэдэг бол нөгөө худал хуурмаг гүтгдэг нэг бөхөр энэ Монгол бүхийн барилдаанаар алдарт хүрсэн тэр нэр хүнтэй ашиглаж ард түмний толгойг эргүүлдэг ийм ажиллагаа шүү гэдгийг бол за ер нь ард түмэн мэддэм байл. За бүхийн холбооноос гадна энэ бүхийн өргөний эзэн болох бол их ашигтай гэсэн тооцоог бас зарим хүмүүс хийгээд байгаа шүү. Үнэхээр тэгж их мөнгө болж одоо тэнд
одоо удирдаа суучвал одоо тэгэл баяжаал сайхан болоод байдаг ийм газар юм уу гэдгийг би бас ажиллаж байгаа хүмүүсээс нь асуучмаар байна. Би ярих уу? Одоо тэгээд одоо тэр санкуугийн нэгдүгээр гарын хэсэг зурж байгаа юм. Манайх бол одоо сая пүрэв очирнач ярьж л одоо шилэн дансны хууль гэж гараал их ард түмэн хүлээж авлаа ш. Тэр чинь үндсэндээ зарчмын 10 жилийн өмнө бид нар тогтоочж. Нэг сард орж байгаа орлогын харилцагын тайлан, кассын тайлан гэж бэлэн мөнгөний тайлан, харилцаагаар ордог тайлан ингээд хэвлээд одоо эднэрт ингээд тараадаг. Бөхчүүдэд тараадаг. Тэгээд үзэгчдэд тараадаг байхгүй нэг хэсэг. 10 хэдэн жилийн өмнө тэгж эхлэхгүй юу? Тэр үед юу гэжсэн бэхээр энэ бол мөнгөний хөдөө бай, Нямдор Данзоо хоёр идээд хагарлаа гэдэг байхгүй. Дотоод энэ Сүхбат Толомсорын энэ гам болд эднэр шүү дээ. Тэгээд тараацсан чинь ард түмч ухаантай ч нөгөө гэж үзэж хагаад огт бодлоо юм байна гэдэг ойлгочхоор эднэр одоо ярихгүй шүү дээ. Одоо сая Нямдор тэгж мөнгө идлэг огт ярихгүй байгаа. Нөгөө худал хуурмыг нь илчлэгчихгүй. Тэгэхээр ямар орлого олд юм бэ гэдгийг бид нар аргачлалын зааж өгсөн шүү дээ ард түмэнд. Та нар одоо манай дээр болж байгаа үйл ажиллагаа бол ингээд зурагтаар явд юм аа. Тэгэхээр зурагтаар зард нэг ажиллагаа явахад 7 хоногийн өмнө 3 телевизээр зарладаг байхгүй. Одоо танахаар баг өдөр болгон бүх өргөн дөр тийм болно гэж зарлагдаж байгаа. Тэрийг бичиж авчгаад 3 сая төгрөгөөр. Манай төрөөс ерөөс 3 сая төгрөг байхгүй. Тэр хүн өөрөө 30 саяг олно, 300 саяг олно хамаагүй. Тий. Тэгээ 3-аар үржичгаар тоглолтоос орох мөнгө гараад байна. Тэнд рекламын 22 байр нэг том байр байдیں۔ Тэр нэг нь 1-1.5 сая төгрөг үнэтэй. Тэрийг очиж тоолоод тэргээр гаргачих. Тэгээд бүхийн барилдаа нэг дунджаар 10 сая төгрөгийн орлоготой гэд ойлгочих. 10 хүрэхгүй шүү дээ, хүрдэггүй. За ингээл бүхий холбооны юу орлого байна. Түүнээс бол одоо гачин урчиг тэнд жалт тухаал тэнд хүнс тариал замбараагүй юм юу хийхгүй шүү дээ манайх. Эдгээр бас ингэж байгаа байхгүй. Эдгээр бол манайх бол ингээ олдог орлого энэ дарга хэлж чинь тийм ээ. Манайх нэг бүхөрөлдөл нэхэд пледэ зарж байна. Тийм ээ. Пледэ ухаан 6000 цаасаар зарна гэж 6000-аар ингээ ард түмэнд өгчихлээр 6000-ийн чинь өнөө шагууд чинь автагбал 10 хэд болгочдөг. Тэгээ нөгөөх нь өнөөдөр чинь нөгөө 10 хэдээр нь үржүүлээ. Энд орж байгаа юм байхгүй. Тэд тэгээд алдаад байгааг тэгж хүртэл ингэж бодлаад эднийх ингэж 12000-аар зарж яана гэж ингэж худаа яриад. Одоо ингэж ийм олон худаа юмнууд маш их байгаа. Тэгэхээр чин зэрэг би энэ дээр чин одоо хонд эднийх бол урилгаар хүн оруулна ч байхгүй. Эднийх гэж манайх гэж. Эднэр манайх ч гэдэг юм уу да. Одоо урилгаар оруулдаг. За бэлээд нь тэр албан байгууллага нь одоо энэ яа тэгвэл танах харин ганцхан юу тэдэн дотор бүр байнгын ингээд тэр хэдэн сандал ходогдсон. Одоо ухаан. Баян үзэж ийдэг болсон. Мөнгөөр авсан жилд. Тэгээд ямар л бөх болсон тэрийгэ үзэж илээдэг надад хардаг л байдаг. Ийм энэ тэр юмнуудыг л одоо дандаа ингэж худаа ярьсаар байгаа. Эдэнд хийсэн сайхан бол зөндөө байна. За данзан дээр. Тэгэхээр бүхэд яг одоо ингээд үнэн чажилсан гэдэг манай нөхдүүд бас бид нарыг үнэлээд яриад байна шүү дээ. Энэний нэг энгийн жишээ хэлвэл бас хүмүүст ойлгомжтой. За. Спортын төвөрдөнд барилдаан болдог. Манайх тэнд барилдаан хийдэг байлаа л да эхлээд. Тэгээд тэнд бүтэхгүй юм байна гэж энэ бөхөргөө өрийг л эхэлсэн ажил шүү дээ. Сайл урахаар сав хураа гэл. Тэгэл эхэлсэн ажил. Тэгж байхад одоо миний найз, энэ хүний найз, даваасан бууга бид гурвын найз нар зөндөө хүн ба шүү дээ. Бид нар бүхий холбооны хүмүүс болцсон ба шүү дээ. Барилдаан болох гэхээр зүгээр орох гэж ирдэг байхгүй юу? Тэгэхээр дагуулж чоод кассан дээр очиод өөрөөсөө мөнгө гаргаад тэр хүнд билет аваад өгчдөг. Бид гур бол ярьж байгаа гэсэн даваасан буугаад хэд удаад гэсэн. Өөрөөсөө аваад. Өөрөөсөө авчихгүй юу? Тэр чинь тэр хүнийг аргалаад оруулчиход болох л байсан, эрх мэдэл байсан. Гагцгүй тэр 5 цаасны орлогын төрлөг орг тэр нь бүгд очих юм аа гэж. Тэр сэтгэл шүү дээ. Тэгээд байхаар нөгөө бид нар л гэж ханддаг хүн байхгүй болсон. Ийм арга. Хоёрдугаарт бол урилга нэгдэг байсан. Тэгэхээр манайх шууд хэлсэн. Бүхийн хот бол урилгагүй байх болох. Бүхийн хөдөлмөр авьяасыг яагаад хэдэн хүн зүгээр урилгаар үзэж хэвстэй. Яагаад тэр нэг 5 цаасаараа үзэж болдгүй. Үзээгүй тэгж үз. Тэгээд найз нөхдөөсөө хөдөлгөн дээрс удаа байгаа. Энэ итэл ингэж ажилласан л да. Тэгээд байхгүй байсан байгууллагыг бий болгоод байхгүй байсан байшинг бариад идээд айтаа явж байгаа бөгөөд одоо эдгээр хэлээд байгаа шиг өөр амьдрах аргагүй. Тэгээ хөгжлийн зурлаж байгаа гэдэг юм бол одоо хүнийг доромжилж байгаа дээд зэргийн хэлбэр л бид нарт өөрөөр амьдрах олон арга байна. Ажил байна. Уран бүтээл байна. Эрдэм судлалын ажил байна. Зөндөө юм байна. Тэр лүг одоо явна, орно. Энийг 2 жилийн өмнөөс ярьсан гэдэг байгаа дээр. Тэгээд одоо бол ягаад ингэж болдгүй юм бэ гараа ивч болдгүй юм бэхэр хайран байгаа юм. Яг энийг байгуулсан өдөр шингүй явж ясны үед нь хайрламар байгуулга байхгүй юу? Харамламар байгуулга байхгүй юу муу хүнээс. Тэгэхээр сайн хүнд өгнө болохоос муу хүнд өгч болохгүй. Гэтэл дайраад байгаа улсууд маань муу улсууд байхгүй юу? Монгол дээрийн танигдсан муу улсууд байхгүй. Анхал допинг, анхал болохгүй юм болгоныг гаргаж ирсэн улсууд шүү дээ.
Тэгээ ийм улсууд чи яаж их Гамболдын түүх бид бол одоо сая Гамболд хүмүүс хоёр ингэсэн гэж хэлээ. Сквот энэ төр. Фэйсбүүкээр бичдэг залуучуудыг дуудаад нэг залууг дуудаад одоо эднийг гутаанд оромжлоод өг. Бид аваадах унгатах гэсэн байлаа. Тэр залуу нь ярьж байна. Ингээд байна гэж. Тэгэж яах юм бэ? Үнээр л явал та. Тэдний төлөө бид нар юм гаргаад тавьвал фэйсбүүкийн залуучуудыг гуйтгүй биднэрт баримтав шүү дээ. Би гагцхүү бөхчүүдийн нэрийг бид нар хайрладаг л байхгүй. Хайрлна. Ямар ч юмыг гаргаж хэлэхгүйг бодно. Өөр хооронд нь маргалдуулахгүйг бодно. Өөрснөө нүрээр яваад шийдэхийг бодно. Тэгээ энэ байдал бол бас хилээс хэтэрч шүү дээ. Тийм учраас бол одоо шаардлагатай юмнууд гаргаж тавина. Гаргаж тавилтгүй ард юм мэдчихэл усууд шүү дээ. Тэгэхээр тавхан намайг уучлаарай, би бас үргэлжлүүлэн таагүй асуултуудыг л асуусаар байх болохоор одоо асуух гэдэг л да нөгөө талынхантай одоо ярьсантай нь уялдуулаад. За Монголын бүхэн холбоо ерөнхийдөө найраг зүйлийг бол хавтахаар бас үн хайш нь бол ингээд тогтмол гарч байгаа гэдэг нэг юм зүйлийг ярьж байгаа. Дээр нь одоо нутаг орноор нь талцуулах, маргуулах, ялгуурлах, гадуурхах одоо сум орон нутагт наадмаараа нэг 512 256 бүх барилдуул ихээр тэрийг барилдуулдгүй ч гэдэг юм уу те иймэрхүү гомдлуудыг бас ярьсан. Энэ дээр тавхан ямар тайлбар өгөх вэ? Энэ бол одоо за тэр сүүлээс нь хэлээ яриад. Монгол улсын үндэсний хуур наадамтай хууль гээд 2003 онд гарсан хууль байна. Тэр хуулийг өнөөдөр Монгол дээрээ мөрдөж байгаа. Тэр хуулинд улсын наадамд 1024 мөх барилдах тохиолдлыг зааж өгсөн. Тэрнээс дэш байхгүй. За. Сумын наадамд 128, аймгийн наадамд 256 мөх барилдана гэдгийг л заагаад өгсөн. Тэгэхээр л тэр 256 гэдэг тоо хэтрүүлж хал худлаа болно үст. Хууль зөрчинө үст. Энийг л хэлж байгаа юм. Задгаа тавьдсан хуулийн заалтайг бол тэгэд явг. Хууль өөр ингээд зарлцсан. Тэгэхээр хуулийг баталдаг, хэрэгжүүлдэг, хэрэглэдэг, хяналт тавьдаг ийм хүн тэр хууль хамаагүй байд нулимад ярьж байгаа бол харамсалтай. Эсвэл тэр хуулийг мэдэхгүй байд, эсвэл тэр хуулийг тоомсорлохгүй байд. Тийм хүн тэнд байж болох уу юу гэдэг асуудал байна шүү дээ. Улсын хурлд чинь одоо хэдэн аварга сууж ш. Улсын баярын хуулийг одоо өнөхөр тэр сумын наадмын одоо 256 болгоо юу эрхэн тэдний байж санаа. Яг боломжийн тулгуурлаа шүү дээ. Юм чи бодиттой байх шүү дээ. Өнөөдөр яг 228 бүх суманд бол гарах нь гарч байгаа. Гэхдээ нэг хэсэг намны хөвгөл байгаа шүү дээ. 256 мөн тийм байгаа аймагт. Харин улсын наадамд бол 512 бол хангалттай болсон. Ийм л юм явж байгаа юм л та. Чингис хаан хуулийг биелүүлэхгүй шүү дээ. Энэ бүхэн холбооны дөрмөндөө заагаад ингээд заагаад тэнд тэгж барилдана. Үндсэн хууль нь ч байж байна. Би энэ жил одоо хон Төв аймгийн наадамд ингээд очиод цэцгийгээ сууж яхад нь шүү дээ. Ингэж байгаа шүү дээ. Гадны бүх барилдуулахгүй гэж. Энэ бүхэн холбоо тэрийг хориогүй шүү дээ. Тэгэхээр та нар үндсэн хуулинд Монголын иргэн хүн хаач явсан барилдах хэрэгтэй гэж байдгийн шүү. Та нар гаднаас бүхрээд яга бүрдгэж барилдахгүй байгаа. Харин бүрдэх хугацаанаас хожидтой дэрүүл тийм байдгийн шүү. Энийг хэллээ. Тэгсэн чинь үгүй та ойлгохгүй байх. Яаж яах гэсэн. Үгүй энэ гаднаас ингээд олон цолтонгууд ороод ирэхлээр зэрэгэл нэг хүн дагуулж ирээ тэрийг нэг бууж өгч байгаа бол. Тэгэл өөрснөө дандаа юм эвдэж байгаа. Харин энэ асуултыг одоо би асуусан тийм ээ. Одоо энэ жалга дов тэгээд найраа үн тариф гээд энийг бас л бүхэн холбоор бол наагаад байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр та бүхэн тийм тэгэхээр энэ бүхэн холбоор тэрийгэ зүтгүүлээд байгаа. Бүхэн холбоо за та нар бүлгээр очиод энэ хүүхдийг нач за аймгийн цол өгчөөрэй гэж хэлэхгүй л байгаа. Хэлдэггүй үтэй тэр. Тийм дөрвөнч байхгүй. Манай дөрвөнч байхгүй ерөөс. Тэгтэл чинь энүүнийг яаж тэр газар өөрснөө ингэж дөрөм гаргаж мөрдөөд худлаа гаднаас хүн барилдуулах. Тэгсэн мөртнөө дотор хүн өөрснөө барилдах дээр нэг хэдэндээ бууж өгөөл нэг аймгийн цол авахулж байна. Энүүнийг бол одоо ерөөсөө энэ манай дээр байгаа сууч мэдчихэл байгаа. Энэ бүх одоо барилдах хүн ч мэдж байгаа. Тэрний оронд энд ганцхан буруу байна. Тэр одоо наадман ганцхан зэрэгд хийх хэрэгтэй. 7 сарын 11-нд сум аймаг улсын наадам зэрэг хийх юм бол тэр улстай тав чадахгүй гэсэн хүн аймагтаа чадахгүй гэсэн сумдаа барилдаг. Тэгээд тэнд чинь ямар ч бодлоо байхгүй сайхан барилдана гэж би бол ингэж бодож явдаг юм. Энэ бол энэ дээр тэгэхээр энд нь манай бүхэн холбоо руу тэрийг жигээд байж болохгүй л гэж би. Тэр Сүхбат өнөөдөр ярьж байна лээ. За. Бүхэн холбоо зарим хүний цолоог өгдөг, зарим нь цол шагнадаг гэдэг. Тий. Цол шагнагдсан хүн бол ер нь Сүхбат шүү. Тухайн үед байгаагүй дөрмөр сүлд нь янз бүрийн гаргаад хуулиар сүлд нь янз бүрийн хуульд өөрчлөлт оруулж байгаа тийм дархаа аврах цолыг авсан, даяа аврах цолыг ч авсан. Бид нар бол бүх цол шагнаагүй. Зөвхөн ер нь одоо улсын хурлын гишүүн хүний хувьд ба штэ. Цаашдаа зөвхөн энэ бол бас тэр хүнийг сорих юм болж л хувирч л да бид нар энэ марга. Жишээлбэл Дундгов аймагт 512 хүн барилж чад байхад олон сайхан хүн барилж чад байх. Тэр цол өгөхгүй
хасдаг гэж байна. Улсын их хурлын гишүүн хүн улсын их хурлын баталсан хуулийг зөрчөөгүй хүнийг буруутгаад зөрчөөгöd уриалаад байж байгаа. Одоо ийм л гишүүнтэй болсон юм байна Монгол улс. Хуулинд сая данзан гэлж шít. Аймгийн нааданд 512-оос дээш тонны бүх барилдах заалт хуулинд байхгүй. Тэгэхэд тэр хуулийг зөрчөө 512 бүх 256. 512 бүх барилдуулцны бүхий холбоо шудраг учраас болиулчаар тэрэнд биднийг буруутгаж шít. Тэгэхээр эднийг хэлж бидний буруутгаж байгаа бүх юм нь ийм бяцхан тарихны бүтээл байгаа. Тийм ээ. Тэгэхээр энийг одоо бүгчүүд ойлгоо. Энд чинь дархан аврах цолтой, улсын заан цолтой ч юм уу. Ингээд одоо хүмүүс учраас бүх болох гэж байгаа хүүхдүүд бол үгэнд нь орох байхгүй. Тэгээд тэрнийг ашиглаж мэддэг одоо ийм баян мөнгө авар усгоо тавар гэж тэр алдар хүндээ ашиглаж буруу юм руу хүн уруу татдаг улсууд 8хан байгаа. Тэрийг увайгүй 8 хүн гэж би нэрлэдэг. За нэрлэх үү? Одоо тэрийг яг ер нь мэддээ. Фэйсбүүкээр хүмүүс нэрлэлсэн байна. За. Тэгээд одоо би яг жишээг нь хэлээд байна шүү дээ. За ийм л байгаа. Тэгээд энэ бол огт болохгүй шүү дээ. Тэгээд бол худлаа хэлж, хуурч мэхэлж. Тэгэхээр айгүй бол ийм зүйлд гүтгэсэн гэж хэлж магадгүй байхгүй. Би жишээ шууд хэлнэ. Асуу. Яаж хуурч мэхэлсэн, яаж худлаа гэлд юм бэ гэдгийг шууд хэлэхээр. Тэгэхээр ганц нэг жишээ хэлээ л да тэгвэл. За чи би түрүү ярьлаа 403 дугаар тогтоолыг бол ийм бодиттойгоор байж байгаа юм худлаа гэж хуурч мэхэлж явж байгаад дахиж тэргүүн хуралдуулгаа гаргачихж байгаа. За тийм ээ. За одоо жишээл бол одоо эдгээр 3 шатны шүүхээр бидний талд ялцсан гэдээ яриад байгаа зүйлийг тэрийг тасалцгаа дараа нь тэр ажиллагааны үргэлжлэлийг огт ярихгүй байгаа. Тэгтэл тэр шүүхийг хуурм эхлэх аргуулчих жоохгүй юу. 36 хүн оролцсон хуралдаар 6 хүний нэрийг бичиж гарын үсгийн зураад хуурын жижиг баримт бүрдүүлээд өгснээ цагдаагийн байгууллага үзээ тийм үү? Бүхэл бүтэн цагдаагийн байгууллага гэдэг систем байна шүү дээ. Эрүүгийн хэрэгтэй тэнцэд. Тэр үзээд энэ эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна гэд эрүү үүсгэж шалгаж явхаар нь тэр адилхан хуулийн байгууллага шийдвэр гүйцэтгэх газар манай хийсэн үйл ажиллагаа үнэхээр эрүүгийн гэмт хэргийн шинжтэй шалгагдж байгаа учраас манайх ажиллагаагаа зогсоолоо гэхээр нөгөө хууль бус сурлаас бид нар сонгогдсон улсууд хуралдуулах гэж байна гэдэг чинь эрүүл ухаан мөн үү? Энэгээр одоо миний нүгийг олон бүх сонсоосоо. Ийм одоо балиар юмд орж хэмран бити сэвтэгээс гэж уриалмаар л. За чи тэгээд дахиад би хэлээ. Аваргуудын зөвлөл сая ярьж. За би яг танаас асуух гэж байсан. Аваргуудын зөвлөл 10 аварга хуралдаад Бачууртын Чимбатыг одоо урилаа гэж. За бүр бүгд ярьсан шүү дээ. Бүгд ярьсан шүү дээ. Тэн дээр тийм бүгд байна шүү дээ. Тэн дээр бол жишээлбэл гарын үсгэл тэр урьжлаа гэж байгаа тэр хуралд нь бол Баянмөнг, Сүхбат, Сумьяавазар, Жижиг Мөнхбат энэ дөрвөл одоо очсон баг. Тэгээд Санжаа Дамбыг чамайг шинэ аварга болсон учраас бид нар хүндэтгэл үзүүлэх гэж байгаа нэг давьячаад за энэ Чимбатыг сонгоно гэдэг дээр гарын үсгэл зургахад би зурсангүй би тийм болно гэж мэдсэнгүй гэж. Ийм аваргуудын зөвлөл байд юм уу? Цаана нуханд хідэн аварга очоогүй. Хідэн аварга байна. Анх байгуулагдсанаас 10 жил хуралдааг байж байгаа Санжаа Дамбыг хэлж юм лээ. Гэхдээ 9 жил хаана байсан юм бэ аваргуудын зөвлөл гэдэг чи би хэлсэн гэж хэлээ. Гэхдээ ийм маягаар явж байгаа юм чи одоо хуурм эхлэлт гэж үзэхгүй юу? За жишээл дахиад одоо илэрхий жишээлбэл Мягмар зан хэлж юм лээ. Хасуу бүх гэж юм байж гэж нэг юм хийлээ шүү дээ. Мэргэжлийн бүх болгоно. Сэтгэлгээний хэмжээнд зайлуул тойрог татчихад түлхээд гаргана гэж одоогийн бүхэн шалгаад. Тэр нь зүгээр жижигхэн цаана хардаг хүнд Монгол өхөө өмсгөлтөө сумаа болоод тавьчих байхгүй. Тэгээд тэрийг одоо энэ ард түмнийг хурж байгаа шиг юу гэж хуурсан гэж 17 дугаар зууны үед Монголд хасуу баригдсан гэж байжээ гэж. Огт байхгүй. Тэр чинь телевизээр уншаад хараа сууж байгаа хүн тэр бүх судалдаггүй яаж битгий. Улсын заан цолтой хөө ярихаар үний юм байна гэд заан цолонд нь хууртаад байна шүү дээ. Монголын төвхөн тийм юу ч байхгүй. Мэргэжлийн Монгол өхгийн холбоо гэд Баянмөнх байгууллаа. Дахиад ингээд дугуй дотор сүлхэн гаргав. Дахиад Монгол өхөө өмсгөлтөө сумаа. Тэрнээс өөр юм бодож чадахгүй. Тэгээд тэрийг юу гэж ярьж байгаа гэж монголчууд хазаарынхан цулбуурыг тайлч тавьчихад газар дээр дугуйл тавьж байгаа түлхэж гаргадаг байсан юм байна. Хаана ямар их усүр сурвалж байна. Хазаарынхан цулбуурыг тойруулт тавиад түлхэж гаргах нь байдаг тэрэн дээгүүр алхадгүй ард юм шүү дээ. Ингэж хуурм эхэлж байгаа улсыг ч одоо яах юм бэ? Ийм л юм болоод байгааг одоо яаж ойлгох вэ бид нар? Одоо хэвлэл мэдээллийн та нарт ойлгох шүү дээ. Түүнээс зууралдаад байгаа байхгүй юм. Тэгээд найраны тухай бол чи асуугаад байна шүү дээ. Найраатай бол бид хоёр юм чи асуусан. Найраатай бол бид нар тэмцсээр болсон. Ёс зүйн талаас нь тэмцсэн 90 оноос эхлээд. Сүүлд нь 4 аргаар тэмцсэн 6-8 амжилтаар нэрэн бэлддэг болох гэдэг ингээ 4 оноодог гэдэг. Энэ бол багсгсан. Гэвч одоо байна.
баримт 5 Сүхбат өөрөө хэлж байна. Тэр тийм баримттай бол Сүхбат гаргаж цагдаад өгөх ёстой. Начин 500 гэж байна. Аймгийн арслан 50 сая гэж байна. Сумын зан 5 сая. Тэр хүн бол өгч байгааг нь харсан хүн байна л да. Тийм бол гаргаж тавих ёстой. Нэртэй нь гаргаж тавих ёстой. Тэгжээж хэрэг болно. Бид бол тэрийг олж харсан юм байхгүй. Ийм дуулааныг л одоо нэр бүхий том бөхчүүд ус төрчлөг хэлээд байдаг. Тэгээд зүгээр телевизээр яж хооронд гаргаад нэртэй усны тавих хэрэгтэй шүү дээ. Үнэхээр шудраг юм бол тэгвэл тэмцэж болно. Тэгвэл тэр гинт гэрдэн тооцоол явд юм байна. А зүгээр одоо сэрэ тэргуун сая хэлж байгаагаар бол ганц арга бол бид олон жил энийг их хурл тавьж байгаа. Шийдэж өгөхгүй юм. Улсын наадмыг 10-11 2 өдрөл нэгэн зэрэг сум даяараа улс даяараа Монгол даяараа нэг өдөр хийчихдэг бол хэн улсын наадам өмүүлээд хэн сумын наадам өмүүлээд аймгийн наадам өмүүлээд дахиж явах юм. Энэ байхгүй. Ингээд болох ёстой асуудал. Ер нь тэгээ найраг бол одоо бөхчүүд өөрснөө хийдэг болохоос бүхий холбоо хийгээд гэдэг үгүй хийж болохгүй л гэдэг ус шүү дээ. Зүгээр яг зэрэг сагддаг ашиглаад гар утсан нураагаад 8 камерын бичлэг хийгээд ингээд эрхэнд нь халдвал болно л та. Арай тэгмэргүй шүү дээ. Арай тэгмэргүй. Тэгхгүйгээр өөрснөө болох хэрэгтэй шүү дээ. Сайн ойлголоо. Нэмд өрсдөргөө нэм ихсэн нь. Ер нь бол Монголын одоо бүхэд бол шийдэх 4 асуудал байна гэж 2 жилийн өмнө бид нар томьёоллоо шүү дээ. Нэгдүгürt нь допингоос салгая. Энэ допингийг одоо энэ яриад том яриад байгаа хүмүүс өөрснөө оруулж ирлээ шүү дээ Монгол бүхэд. Хоёрт найраанаас салгая. Гуравдугаарт Монгол бүх асуудлыг шинжлэх ухаан болгоё. За дөрөвдүгээрт нь камера шүүх асуудлыг шийдэе гэсэн ийм 4 юм байна. Бусдын үндсэндээ зарчим үе шийдчихлээ гэж яахгүй. Тэгэхээр бид нар бол одоо энэ 2017 оныг допинго Монгол бүхэн төлөв маш том арга хэмжээ авч шүү дээ. Магадгүй энийг хийлгэхгүй гэж энэ улсууд ч дундуур нэм юм явж магадгүй. Тэгэхээр найраа гэдэг зүйл чинь бол өөрснөө оролцоод явж ирсэн улсууд байхгүй. Тэгээ одоо ашгархаараа хулгайч чинь бол хулгайчийг бариараа гэж ашгарч ийж өөрөө мол төрдөг байхгүй. Тэгэхээр ерөөсөө найраг кинг хийж байгаа өөрснөө хийж байгаа юм чинь бойл бөхчүүд бойл гэж хэлээд байгаа шүү дээ. Найраага бойл гэдэг байгаа шүү дээ. Түүнээс энийг зохион байгуулад байгаа юм байхгүй. Ерөөсөө болвол найраа гэдэг бол ингээ арилна. Яагаад гэвэл тэр мөнгө нэг үе хий бахархалдаар бүхийг шүтгэл шүтлэг дээр үндэслээд компаниуд гаргаад байхгүй да. Одоо өөрснөө гаргах төвшөнтэй бол манай тийм мөнгөтэй хүн байхгүй. Энэ болно. Энэ асуудал биш. Энд бид нар 90 оноос хойш маш олон арга хэмжээ аваад өнөөдөр бол маш их зэгцэрсэн. 80% нь байхгүй болсон байгаа зүйл шүү дээ. Зүгээр л хулгайчиг бариараа гэж ашиглаад байгаа байхгүй. Ийм учиртай. Тэгэхээр бидний ярилцах хугацаа бол үндсэндээ бол өндөрлөх тал руугаа орж байна. Миний асуултаас ерөнхийдөө дуусчихсан. Сүүлийн нэг асуулт бас л нөгөө хүмүүсийн ярьж ирсэн нэг зүйлийг одоо асуулт нэг бүсэн дуусгахыг гэж бодож байна. За 2002 оноос хойш Монголын үндэсний бүхий холбоо тэргүүнгүй явж ирлээ гэж. Би бол энийг ойлгохгүй байгаа. Би бол таныг өнөөдрийн хүртэл Монгол бүхий холбооны тэргүүн гэж итгэж ирсэн. Одоо энд нэг 60 минутын хугацаанд бас тэргүүн гэж тантай хүлдэтгэж ярьлаа. Эсвэл таны дээр өөр хүн байх хэрэгтэй байсан юм бол. Намайг бол одоо Монгол улсын ерөнхийлөгч улсын их хурлын дарга ерөнхий сайд тэргүүн гэдэг. За. Тэгээ тэр үндэстэй юм байна. Би тийм одоо арчаагүй одоо нэг их юмнаас гойж амьдрахаар төрүүлээг юм байлаа манай эцэг. За. Энэ төрийн бос байгууллагын тухай хууль гэж хууль байдаг байхгүй юу? Энийг Сүхбат өнөөдөр өөрчлөх хэрэгтэй гэж юм лээ. Тэгээ өөрчлөх байх. Тэгээ энэ хуулийн дээр нэг заалт байдаг. Монголын үндэсний бүхий холбооны тэргүүн гэдэг чинь гүйцэтгэх удирдлага нь байхгүй юу? Тэгэхээр тухайн одоо нэг төрийн бос байгууллагын гүйцэтгэх захирал нь өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр гүйцэтгэх захирлыг сонгох хүртэл албан үүргийн хэвээр гүйцэтгэнэ гэдэг. Ингээд энэ одоо хэддүгээр бүлэг 12 дугаар бүлгийн 4-р зүйлэн дээр ингээд цагаанаар хараар бичсэн байхгүй да. Тэгэхээр эдгээр ухаандаа энэ миний сонгогдсон 2002 онд миний сонгогдсон тогтоолыг авч зугтаагаад тэрийг нямд орж тэргүүн ирэхгүй гэж ярьсан ч гэсэн миний дараа тэр ирлээ. Нөгөө газад дайрсан эрдэнэцэнд орж алга, дараа нөгөө нохойтой ирж дайрсан чимэд юунд нь алга. Тэгэхээр нямд орж ус тэргүүн баггүй. Ганцхан тэргүүн Монголын үндэсний бүхий холбооны тэргүүн гэдэг албан тушаалтай ганцхан хүн бий бай. Тэгвэл энэ дими хоос яриа байжээ. Тэгэл ингэж л одоо хуурам эхэлдэг. Одоо энийг бол Сүхбат мэдэхгүй жишээл ийм хууль байдаг. Энэ дээр ингэж заасныг мэдэхгүй. Дашуунд бас нэг юм хэлье. Ард түмэн сануулж би бөхчүүд хоёр юм хэлье гэж бодож байна. За төгсгөлөө та бүр ингэ хэлээ. Ард түмэнд би хэлье. Жишээлбэл бүхий холбоод төрөөс 800 сая төгрөг өгсөн. Тэгээд төрийн өмч давмгаалсан ховцоод компани болох ёстой. Тэрийг нямд орж болгохгүй байгаа гэд ингэ ярьж байгаа. Санаа нь бол төрийн өмч давмгаалсан ховцоод компани болоодохоор төр 51 ховцоогийн зарах байхгүй. Яг л өнөөдөр төрийн бодлого улсын орон гизүү төрийн өмчөнд байгаа зүйлүүдэд бүгдийг ховчлох ийм юм зарлаад байна шүү дээ. Тэгэхээр бүхий өргөг одоо төрийн өмч давмгаалсан байх бол зарлах нь. Тэгэхээр Сүхбат зарах нь Сүхбат Гамбол Баян мөнгө долом сүрэн дөрөв авах нь байна. Амгаа дээр нэмэгдэж авах нь байна. Ийм одоо нөгөө ерөнхийдөө бол нөгөө логик галдаа ихтэй анализ хийж чадвар багтаа улсууд ингээд өөрийнхөө санааг ийм маягаар илэрхийлж.
Тэгэхээр би тэрэнд одоо ард түмэн юу гэж ойлгох ёстой. Тэр 800 сая төгрөгийг төр хөрөнгө оруулсан юм биш ээ. Тэр бол төрөөс төрийн бус байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлж болно гэсэн энэ хуулийн заалтаар бүхэн өргөө гэдэг төсөл хэрэгжүүлэхэд улсаас хандив болгож өгсөн мөнгө одоо бүхэн холбооны үнд шүү. Хизээж Монголын үндэсний бүхэн өргөө хувьцаат компани болохгүй. Монгол бүхэн өргөө бол Монголын үндэсний бүхэн холбооны үнд мөн энэ одоо өргөөг хувьчилж болохгүй, зээлийн барьцаан тавьж болохгүй. Энэний асуудлыг зөвхөн их хияар шийднэ гэсэн ийм гурван залттай дөрмөөр бид нар амьдарч байгаа. Төр болон ард түмнийхээ одоо энэ дэмжлэгээр хандвар боссон юм л. Тий. За тэр хандвар ард түмэн хандвар босгосон гэдэг. Тэр хандвар боссон бол тэр хандвич авдаг арга гэж энэ менежмент гэдэг шүү дээ. Тэр менежментийг бид нар хийсэн. Хов эзэмшил бид нар эзэмшүүн. Гэхдээ бид нар зүгээр өгсөн ч авахгүй 10 жилийн өмнө хэлсэн бид нар. 30 сая гэж бодлоо ярьсан. Тэр сая 230 сая төгрөгийн нямд орж дангаараа эзэмших байсныг бид нар болиулсан ингээл долом сүр ярьж байгаа. Тэгээ тэр бол одоо маш увайгүй юм яриад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ярианаас ойлгож байгаа гэж бодож байна. За хоёрдугаарт нь эдний хурал хууль бус болохыг бөхчүүдэд би нэг жишээгээр хэлмээр. Нэг хуурам чурлаас эрд цөрөөгүй нэг тийм хүчин төгөлдөр бос урлаас сонгогдсон ажлын хэсэг гэж нэг юм байна шүү дээ. Нөгөөх нь одоо эрүүгийн хэрэгээр шалгагдаж байгаа. Тэрнээс сонгогдсон ажлын хэсэг гэдэг юм. Одоо доор нэг юм нэг сав байлаа гэхэд тэр нь булангартай байхад энэс гарч байгаа ус булангартай байна. Тэгэхээр энэ худлаа юмнаас сонгогдсон ажлын хэсэг хурал хийх хэрэг байх уу? Байхгүй. Энийг би маш хүндрүүлсэн жишээн дээр бол хүн ойлгох болов гэж одоо хэлье. Нэг хүн амины хэрэгтэй байж. Тэгээд тэр хүн цаазаар авах ялтай болж. Тэгээд цаазын ялыг гүйцэтгэхийн тулд тодорхой хугацаанд харна шүү дээ. Тэгжийтэл цоо шин нөхцөл байдлаар нөгөө гинтгэргийн өөр хүн хийсэн гэсэн шинж мэдэгддэг байхгүй юу? Практик зөндөө шүү дээ. Тийм хэлцгэрэг зөндөө шүү дээ. Манайд 3 удаа цаазын ял аваад гүйцэтгэдэг хүн байна шүү дээ. Тэгээ сүүлдээ тэр нь өөр хүн хийсэн байсан. Тэгээ хүн хийсэн байж л энд нэг чи цаазын ял авсан учраас тэр дараа нь хүний шинж илэрсэн хамаагүй чамааг бууднага буудчих болох уу? Тэгэхээр дараагийн чинь худлаа юм илэрсэн байх шүү. Хурлаан болгоод байхад бид мөгдийг мэднэ. Одоо манай 200 сумаа 200 гэдэг нөө 21 аймагаас хүн ирсэн бүгд худлаа. Ийм одоо хуурамч юмд би бөхчүүдийг битийн нэр холбогдоосай гэж хүсэж байна. Эднэр хийгээд чирээд бүхий холбооны тэргүүн болоод та нарт амлаж байгаа юм хийж чадахгүй. Эднэр юу ч хийж чадахгүй улсууд байхгүй. Тэр нь юугаар мэдэгдэв бэ гэхээр 26 жилийн түүхээр мэдэгдэж шүү дээ. Монголын ард түмний өр хүүхдийн төлөө бэлдээд улсын төсвөр бэлдээд өгсөн 2 байшин байна. Залуучуудын шгшээвагийн хичээлжсэн хажууд нь уаанд байсан. Нэг нь гам болд, нэг нь Баян мөнгө авцсан. Одоо газрын автсан. Дээр хин юма зайлвал бид нар 20-30 давхар өндөр барилгаан барина гэж байж байгаа. Ингиж иддэг уудаг улсууд бид нар шиг сэтгэл гаргаа бүхэндлээ явах юм. Явахгүй гэдэг нь бол онлын явд угаад практик явд батгаад ийм зүйл учраас бид нар үнэхээр эсэргүүцэж чинь, нэгдүүцэж чинь. Энэ улсын их хурлын гишүүний асуудлаар би дахин хэлье. Улсын их хурлын дарга, улсын их хурлын ёс зүйн дэд хороонд бид асуудал тавина. Энэ бол цаагуур хуулиараа шийдэгдээд тэр эрүүгийн гинтгэргийн шийдэгдээд энэ бүх юм хүчингү болно шүү дээ. Бид нар жоох хугацаа л хэрэгтэй шүү дээ. Бид нарт биш, хуулийн байгууллагад хугацаа харж байгаа байхгүй. Тэр хооронд нь нөгөө дээрэм хийдэг хуурм хэлтгэрээ булааж авахгүй дээ шүү. За ийм юм байгаамаа. Тийм учраас бөхчүүд ард түмэн энийг ойлгоорой гэж. Түүнээс нямд орж энэс суурдаад байна. Нямд орж амьдрах чадваргүй гэж ярил алдас бол. Нямд оржод бол амьдрал байна, байшин байна, машин байна. За тэгэхээр та бүхэнд их баярлалаа. Бас цаг зав агараас нэвтрүүлэгт оролцсон маш их баярлалаа. Тэгээд одоо ойлгомжгүй энэ одоо гадуур байгаа бүхий холбоог тойрсон асуудлуудаар манай үзэгчд бас нэг талдаа багтсан ойлголтыг авсан болов уу гэж бодож байна. Та бүхний ажилд өнөр амжилт хүсье. Баярлалаа. За үзэгчдээ ардын парламент нэвтрүүлгийн хүрээд өндөрлөж байна. Дараа 7 хоногийн цагтаа иргэн уулзлаа. Тэр баяртай.